Өдрөө минь. За өнөөдрийн хичээл бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцан холбоо гэсэн хичээл байна. За амьд бие махбодын харилцан холбоо юун дээр явагддаг юм бэ гэж. За үндсэн ийм агуулгаар үзэх нь амьдрах орчны холбоо, тэжээлийн холбоо, тараах холбоо, барьж байгуулах холбоо. За энэ хичээл маань бол нөгөө лекц биоциноз гэдэг 4 дахь лекц байсан нь. За энэ лекцтэй холбогдож орж ирж байгаа. За аливаа амьд биесүүдийн одоо бүлгэмдэл одоо ямар холбоогоор холбогдож ингэж нэг бүлгэмдэлд ордог вэ гэдэг талаас нь үзэх юм аа. За сэдв бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцан холбоо. За амьд бие махбодын харилцан холбоо нь бол амьдрах орчноор холбогдож байдаг. За нэг организмын оршин тогтнох нөхцөл нь нөгөө организмын амьдралын үйл ажиллагаатай салшгүй холбоотой байна. Энэ нь амьдрах орчны холбоо гэж хэлж болох бөгөөд урамлан нөмөрг нь элдв сэр нуруугүй болон нуруутай амьтны оргинон орших аятай нөхцөлийг бүрдүүлж байна. Малын өтөг бууц хорголч гэсэн муу адил олон амьтны оршин амьдрах аятай нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд урамлан нөмөрг амьтдад амьдрах оршин амьдрах хичээл уур амьсгалыг бүрдүүлж өгдгөөрөө амьдрах орчны холбоог бий болгодог байна. За амьдрах орчны байдал нь амьд биед зөвхөн аятай таатай байдлаар үйлчлэхгүй бас сөрөг нөлөөтэй байх ч тохиолдол бий. Тийм ховор биш үзэгдэл байх бөгөөд хэрв тийм бол тухайн организм тэр газар амьдарч чадахгүй юм уу? Эсвэл тоо толгой үзэгдэх төдий цөөн байна. Чухам ямар орчныг даган оргиндог байдлаар экологийн янз бүрийн ангилалд хуваагдж байдаг. Тэгэхээр амьдрах орчин гэдэг бол тухайн амьтны тархах бас нөхцөлийг бүрдүүлэх бас нэг онцлог болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл за гүрвэл дан улаан элсэн дээр амьдрахгүй. Голцоо заг мод ургасан газар тохиолддог байна. Тэгэхээр амьдрал амьд биеийг бий болгох тэр орчин нөхцөл нь байж аж тухайн амьтан тархах нөхцөл болж байна гэсэн үг. Тэгэхээр ийм амьтдыг бол тэр гүрвлийн тэр заг модтой орчинд амьдарч байгаа тэр тухайн орчинд нь дасан зохицох боломж нь бүрдсэн ийм амьтдыг бол псамобионт буюу элсэн зонхилсон амьтад гэж нэрлэдэг байна. Элсэнд зонхилсон амьтад. За харин хонин гүрвэл бол хатуу хайрат нутгийг дагаж амьдарч байна. За ийм амьтдыг бол склеробионт гэж нэрлэдэг. За ийхүү амьтдад амьдрах орчинтойгоо болон бусад зүйлүүдтэй нэгт уялдаж хоршин амьдрах үзэгдэл байх бөгөөд за эдгээрийг бол тухайн бүлгэмдэл бат бөх болгодог ийм орчин нь бол амьдрах орчин байдаг байна. За дараагийн нэг холбоо нь бол тэжээлийн холбоо. За бүх амьд бие хоорондоо тэжээлийн холбоогоор холбогдсон байдаг. За ургамал идэгт, шавж идэгт, мохин идэгт, загас идэгт, сэг зэм идэгтэн гэх мэтээр тэжээлийн холбоогоор нь ангилдаг. За зарим амьтад бол тэжээл болох амьтнаа өвөрмөц байдлаар барьж иддэг. За хаврын дулаахан орой Улаанбаатарын тэнгэрт цагаан бүст ураацай үе олноороо сүргэлэн нисж эргэлдэж явдаг. Тэд тэжээл болох шавжийг агаарт нисэж байхдаа барьж хоолно. Тэгэхээр хоол тэжээлийн гинжин холбоогоор холбогдож амьтад тархаж идэг байх нэ. Тэгээ хоол тэжээлээ олж барих хэлбэрүүд нь бол харилцан өөр байдаг. За тараах холбоо. Нэг зүйлийн организм нөгөө зүйлийг тараах үзэгдэл байгальд элбэг ажиллагддаг. Урамлын үр тоос спор амьтны тусламжтайгаар тархахыг зоохоор гэж нэрлэдэг. За харин бусад жижиг амьтдыг тараагчдыг бол форез гэж нэрлэх бөгөөд форс хөөх гэсэн утгатай үг юм аа. За зарим амьтад бусад амьтны
амьтан ургамлыг шинэ газар нутагт тарж дэлгэрхэд нь тус болж идэг. Үүнийг бол тараах холбоо гэнэ. Жишээлбэл манай орны Дорнод Монголын хээрийн бүсийг зөнгөлөгч ургамлын нэг болох шивэт хялган буюу шивэ. За үрээ бол мал амьтны үс ноосонд чигдүүлэн тарааж өгдөг. Манай оронд ургадаг хэд хэдэн зүйлийн зангуу хүн амьтны хөлд зүгдэн тархчихдаг. Усны шувууны хөлд наалдан элдв жижиг амьтад уур газар бас тарж яадаг. За гэрийн нохой байнга сүүлээ шарвалзуулан эрхэлж байдаг боловч сүүлний хөдөлгөөнөөр нь битэг мэтийн аюулт өвчин тархах бас нөхцөлийг бүрдүүлнэ. Туузан орхой өндөг хүн малын биед нэвтрэн орж тэр бүхэл өвчнийг завсрын эзэмд дамжуулдаг ийм онцлогтой. За хүүхэд багчуулыг бол мал амьтныг барьсан нохойтой тоглосны дараа заавал гарын нугуулгаж явах хэрэгтэй. Ингэснээр энэ туузан орхой тархах бас нөхцөлийг хязгаарлана гэж үздэг. За ялааны үлээр зарим дуурах орхой бас тарна. За энэ мэтчлэн бүхэл бүтэн амьд биесээр дамжиж бид нар тарааж байгаагаа мэдэхгүйгээр идэвхгүй байдлаар бас тараах холбоог бий болгож идэг байна. За дөрөвт холбоо нь бол барьж байгуулах холбоо. Аливаа амьтан амьд биес нүх ноохоогоо засах, шууд үүрээ барих зэрэг өвс ургамал элдв амьтны үс ноосоор биеийн зарим нэг хэсгээр орон байр барих үзэгдлийг бол биоценозын барьж байгуулах холбоо гэж нэрлэдэг байна. За хүмүүс бид нар ч гэсэн барьж байгуулах холбоог бий болгож орон байраа барьж амьдардаг шүү дээ. За яг үүнтэй адилхан амьд биесүүд маань бас ийм орон байраа барьдаг ийм онцлогтой. За Монгол улсын улаан овонд орсон ховор зүйл бүртгэгдсэн уран шувуу маань за бургасны гөлгөөр буюу маш дулаахан үүр нэхэж түүн дотроо өндгөлдөг бай. Уран шувуу ийм үүрээ ус руу бүхий жургасан модны мөчрөөс юм уу хүн амьтан хүрэхгүй газар өндөр модонд унжуулан бэхэлж үүрээ цусдаг байна. За хүрээний хараацай зэрэг барилгын адар дор шавраар барьсан тал аяган үүрэндээ бол хідэн ангахаагаа унахчихгүй тул адууны хялхсаар хөлийг холбож бэхлэн барьж байх жишээтэй. За цэнгэг усанд бол амьдардаг хоовг нь манцууд шавж гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Авгалдаа нь бол ургамлын ишээр дугтуу бий болгож барина. За мөн чулуу жижиг чулуудаар бас барьдаг. Тэр бүхэл зарим хоогон гэрээ амьд дунгуудын дунгийн хясаа дунгуудаар бас өөрийн амьдрах гэр орон байраа барьсан байдаг. За тал хээр нутагт бол махын эд шүү дээ. Шууд нь бол хээрийн бүргэд идэлэг шонхоор шилийн сар зэрэг нь бол газраас өндөрт 2-оос 3 метрийн орчимд зохиомол үүр барьж түүндээ өндгөлж идэг байх нэ. Тэгэхээр барьж байгуулах холбоо бол ийм олон янз байдаг байх нэ. Тэгэхээр аливаа амьд биесүүд маань амьдрахдаа за амьдрах орчингоороо холбогдно. За хоол тэжээлээрээ холбогдно. Тараах холбоогоор холбогдно, үр жимсээ тараах байдлаар холбогдно. Мөн барьж байгуулах холбоогоор холбогддог байх нэ. За ингээд анхаарал тавьсан та нартай баярлалаа. Хичээлээ уншаад, товчл бичээд аваарай. За өөр ямар жишээнүүд байж болох вэ? 1-2 жишээ гаргаарай.